Бүгд найрамдах Солонгос улсад 59 мянга орчим монголчууд ажиллаж амьдарч байгаагийн 8 мянга гаруй нь хүүхдүүд байна. Сөүл хотод байрлах Монгол сургуульд энэ хичээлийн жилд 320 орчим хүүхэд суралцж байна. Хэлийн чандад Монгол улсын боловсролын хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа цорын ганц сургууль болох тус сургуулийн нээлтэнд Монгол улсаас бүгд найрамдах Солонгосоос суугаа элчин сайд Сүхбаалд оролцож сурагчид эцэг эхчүүдэд баяр хүргэлээ. Тус сургууль нь энэ хичээлийн жилд 26 дахь жилийн хичээлийн жилийн нээлтийг хийж байгаа бөгөөд анх 8 хүүхэдтэй хичээлж эхэлсэн тус сургууль эцэг эхчүүдийн дэмжлэг болон сайн санаат олон хүмүүсийн хандивд дэмжлэгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Түнчлэн 2022 оноос хойш Монгол Улсын засгийн газраас албан ёсоор сурагчдад хувьсах зардал олгож эхлэх байгаа юм байна. Монгол сургууль бол байгуулагдаад 26 жил болж байна. Өдгөө 300 гаруй хүүхэд сурч байна. Энэ бол Монгол хэл, соёл, өв уламжлалыг хадгалж үлдэж Монгол боловсролыг эзэмшиж байгаа юм. Монгол Улсын засгийн газраас хувьсах зардлыг буюу Монгол сургуультай адилхан хувьсах зардлыг Солонгос улсад байгаа энэ Монгол сургуульд олгох юм шийдвэрийг албан ёсоор гаргасан. Тэгээ энэ утгаараа бас сургуулийн үйл ажиллагаанд нэлээд тийм мэрэгцгүйц дэмжлэг үзүүлж байна. За энэ мэдээж хувьсах зардлыг цаашдаа өргөжлүүлээд бас Монгол сургуульд олгогдоод явна. За энэ олгосноор яаж юм гэхээр Монголын засгийн газар өөрөө бас албан ёсоор бас сургуулийн үйл ажиллагааг өөрийн гадаадд байгаа сургуулийн үйл ажиллагааг бас боломжит байдлаар дэмжих ийм шийдвэрийг гаргасан бол нэлээд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Хэдийгээр харь оронд амьдарч сурч байгаа ч гэсэн Монгол хүүхдүүд их хэл дээрээ боловсрол эзэмших, ёс уламжлал, хэл соёлоо дээдлэн дэлхийн иргэн болох ёстой гэсэн эрхэм зорилготой ажиллаж байгаагаа тус сургуулийн захирал хатагтай И Гангэ нээлтийн үгэндээ онцолж байсан юм а. Тус сургуулийн төгсөгчид хоёр орны харилцаа, бизнесийн түвшилд хувь нэмрээ оруулан Монголынхоо салбар бүрт амжилттай ажиллаж байгаагаар бахархдаг гэдгээ тэрээр мөн онцлон дурдсан юм а. Манай сургуулийг өнгөрсөн хугацаанд 2000 орчим хүүхэд суралцж төгсөөд эх орондоо олон гадаадын улс орнуудад амжилттай суралцж ажиллаж амьдарч байна. Бидний хувьд Монгол хүүхдүүдтэй их хэл дээрээ суурай сайтар тавьсны дараа Солонгос болон англи хэлийг зааж сургах бодлого харамталдаг. Тиймээс хүүхдүүдтэй 1-р ангиас нь монгол хэл дээр суралцуулах шийдвэр гаргаж байгаа эцэг эхчүүдийн сонголтонд талархаж байна. Та бүхний хүлээлт итгэлийг алдахгүй төлөө Солонгос Монгол багш нартайгаа хамтран хичээх болно. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас тус улсад төрж өссөн Солонгосын ерөнхий боловсролын сургуульд суралцж байгаа визгүй хүүхдүүдэд албан ёсоор виз олгодог журамтай олсонтой холбогдуулан эцэг эхчүүд хүүхдээ шууд 1-р ангиас нь Солонгос сургуульд оруулах хандлага нэлээд байсан юм байна. Гэсэн ч энэ хичээлийн жилээс эцэг эхчүүдийн хандлага өөрчлөгдөж Монгол сургуультай монгол хэлээр суралцахаар эсэж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдэж, за энэ хичээлийн жилд 17 хүүхэд 1-р ангид орж байгаа юм байна. Барцсан хүүхдүүдэд нэмэгдэж байгаа. Тэгээ энэ шалтгаан бас 2-3 янзаар үзэж байгаа. Нэгдүгээр бас Монгол улс орон даяарч гэсэн бид нар их хэл номер юм аа. Бид нар их хэлээ сурчиж, их хэлний суурь дээр тулгуурлаж бид нар гадаад хэлийг сурах хэрэгтэй юм аа гэдэг уриалга бас ерөнхийдөө үндэсний хэмжээнд маш их явагдаж байна. Тэрний нөлөөлөл бас байгаа байх гэж бодож байна. Хоёрдугаар бас янз бүрийн бизнес шалтгаанаас хүүхдээ Солонгос сурвалж явсан. Тэгээ Солонгос сурвалж явсан хүүхдүүдээр бас тодорхой хэмжээний янз бүрийн хүндрэлүүд тулгарах, тэр хүүхдүүд сэтгэл зүйн хувьд хэцүү байдаг ч юм уу, хичээлээ дасан зогсох хэцүү байдаг ч юм уу, тиймэрхүү асуудлууд бас байна. Тэгэхээр хүүхэд маань Солонгос сурвалж сурна гэдэг нь бас тийм амар зүйл биш юм байна гэдэг ойлголт эцэгчүүд нь бас яригдж ирж байгаа. Тэгэхээр бид нар хэдийгээр хүүхд виз гэдэг юм номер 1 боловч хүүхдүүд маань их хэлээ боловсролоо зөв авах хэрэгтэй. Хамгийн гол нь эрүүл сэтгэл зүйтэй, эрүүл сэтгэл санаатай өсөх ёстой. Тэрийг бас Солонгос байгаа эцэгчүүд маань тодорхой хэмжээнд ухамсарлаж ойлгож байгаа юм болоо гэж бодож байна. Тэгээ хүүхдийн төлөө бас энэ сонголтыг хийж байгаа хүүхдүүд эцэгчүүдийн тоо нэмэгдэж байна гэж харж байна. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 1-р ангийг 32 жил боловсролын салбарт ажиллаж байгаа туршлагатай багш Мөнхтяа багш тааж авчээ. Тэрээр тус сургуульд 12 дахь жилдээ багшлаж байгаа юм. Ер нь бол жилийн 1-р ангийн хүүхдүүд маань Монголоос бас ирсэн байдаг. Солонгос төрөөд өссөн, Солонгос цэцэрлэгээр хүмүүжсэн хүүхдүүд бас дийлэнх нь орж ирдэг. Тэгээд энэ хоёр орчинд сураад өссөн хүүхдүүдэд манай Монгол сургуулийн 1-р анги авч байгаа багш нар өөрсдийнхээ заах арга барилыг шимгээгээд ингээд аль болох Монгол өв соёл, ёс заншлаа дээдлсэн, Монгол хүн гэдгийг эрхэмсэн тийм мундаг хүүхдүүд болж, зөв хүүхдүүд болж төлөвшүүлэхийг хүсдэг, зорддог. Тэгээ миний хувьд бол ер нь хүүхдүүдтэй математик сэтгэлгээг их төлхөө ингэж хөгжүүлэхийг
бодож үйл ажиллагаандаа, сургалтын үйл ажиллагаандаа одоо төлөвөө хэрэгэлдэг. Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Би 6 настай. Солонгос төрөөд буцаад Монгол яваад Солонгос ирсэн. Тэгээд сургуульд ороод ирсэн. Цаасаар бүтээлийг дуртай найзтай баярын мэнд хүргье. Эх орноосоо алс хол гадаад оронд амьдарч сурч байгаач Монгол сургуулийн сурагчид Монголд байгаа хүүхдүүдийн нэгэн адилаар Монгол Улсын ерөнхийлөгчийн цахим мэдчилгээг хүлээн авч ерөнхий сайд Зандар шидрийн илгээсэн захидлын уншин хичээлийн шинжилгээ анхны өдрөө эхлүүлж байна. Тэдний хувьд хэл соёлын ялгаатай орчинд дасан зохицох, гадаад хэлийг шинээр сурах гэх мэт ачаалал үүрдэгч Монголоо сонгон шалгаруулалтаар сонгогдсон сайн багш нараар их хэл дээрээ эрдэм боловсрал олж авч байгаагаараа давуу талтай юм. Өөрийн гэсэн сурах арга барилгаа олж яваа эрхэм дүүдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Чиний хувьд хүүхэд насны гэгээлэг ертөнцөөс өсвөр насны бие даасан өөрийгөө нээж таних мэдэх үе чат руу алтаж буй өөрийн гэсэн онцлогтой хөө хүн болон төлөвчдийн гайхалтай цаг ирж байна. Сөгөл хот Монгол чанал сурвалжллаа.